бат цогтлоогч. За өчигдөр бүлгийн урал дээр бид нар бас нэлээд саналуудаа хэлсэн. Тэгээ өнөөдрийн чуулган дээр бас мэдээлэл авъя гэсэн өгөөгүй байгаа шүү. Тамгын дарга 9 дүүргийн 204 хороо 1910 хэсгийн ахлагч нэг хороонд одоо дугаар хорооны дүүргийн хороонд хэдэн хуваарлагдж байгаа гэдэг. Тэгээ юу хэлэх гээд байна вэ гэхээр мэдээж одоо бас төлөөлөгч нартай санал нэг байна. Нэг ч гэсэн Монгол улсын иргэн тодорхой хэмжээний урамшуул цалин аваад ингээд амьдрал ахуйгаа дээшлүүлэх нэг ажлын байр бас нэмэгдэж байгаа. Гэхдээ энийг бид нар илүү одоо нөгөө бодиттой үр дүнтэй арай өөр хэлбэрээр харах хэрэгтэй л дээ. Одоо хэдийн эрийн хугацаанд нэгэнт одоо буруу яваад байгаа бол энийг өөрчлөх хэрэгтэй. Яг энэ одоо журмаараа бол хуулиараа бол гэрээт албаа хаагч гэдээ явцсан. Гэрээ байгуу. Гэрээт. Тэгэхээр ямар нэгэн одоо дэмжлэг байхгүй гэсэн үг. Тэгээд урамшуулал. Цалин биш урамшуулал. Үндсэн ажилтан биш. Ямар нэгэн төрийн ямар нэгэн албан тушаалтанд харьяалагдахгүй гэрээт гэж. Тэгэхээр энэ өөрөө саяны одоо төлөөлөгч нарын хилээд байгаа ямар нэгэн одоо дэмжлэг тусалцаа, ямар нэгэн боломжууд ингээ бүгд хаагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ямар одоо саналыг энэ одоо хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой юм. Тэртээ дөрвөө энийг бид нар энэ хэсгийн ахлагч гэдгийг одоо бид нар болиулж чадахгүй байх нь шүү дээ. Яагаад гэвэл төрийн үйлчилгээг бид нар зайлшгүй иргэдэд хүрэхийн тулд энэ олон хүмүүсүүдийг одоо ажилуулахаас өөр аргагүй байгаа даа шүү дээ. Энэ хүртэл ингэж яваад ирсэн байна. Тэгээ энийг бид нар өөрчилж дийлэхгүй. Тэгэхээр одоо илүү нөгөө бодит хэлбэр рүү н оруулъя. За сая одоо төлөөлөгч нар гаргаж чинь те ТÜ хэлбэр рүү н оруулъя. Төрийн үйлчилгээ. Энэ дотор нь бүр ажлынх нь одоо ажлын байрных нь одоо юу хийх гэдгийг айгу тодорхой заагаад өгч. За ямар шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хүн байхын гэдгийг бас заагаад өгч. За энэ тохиолдолд магадгүй энэ хүний одоо цаашдынх нь ажил амьдралынх нь баталгаа тэр одоо дэмжлэг тусалцаа нь ингээд нэмэгдээд ингээд явнаа. Саяны одоо тэр амралт авдаг боломж нь бий болж эхэлнэ те. Аль биесээр ажиллахын боломжууд нь бүрднэ. За ингээгүйгээс болж өнгөрсөн хугацаанд юу болж ирсэн бэ? За бид нар бас өмнөх хуралдаан дээр бас хилжил байсан. Хорон цэг дарга одоо өөрийнхөө эргэн тойрны хүрээллийн хүмүүсүүдийг томилчдаг. За зарим дээр нь бүр хиймэл хүн үүсгээд хиймэл данснаас мөнгө цалин гаргуулад авч исэн. Энэ бүр хуулийн байгууллагаар тогтоогдсон юм зүйл байгаа шүү дээ бас. Тэгээ энэ бол муу жишээ гэхгүй. Хэрэг бид нар энийг өөрчилсөн бол одоо тэр ТÜ хэлбэрлүүн ч юм уу оруулсан бол ийм одоо асуудал цаашид гарахгүй. За 1910 хүн дээр 9 дүүргийн 204 хорон дээр бүрэн одоо хяналтаа бид нар энд хийж чадж байгаа юу үгүй юу? Хэдэн хүн дээр хий цалин явж байгаа бол хэдэн хүн яг бодит одоо хэсгийн ахлагчийн ажлыг хийж байгаа бол жишээлбэл бид нар аюул чухал асуудлыг өнөөдөр хэлэлцлээ шүү дээ. Одоо ойрын мэдгүй хэдэн жилийн Монгол улс Улаанбаатар хот одоо энэ метро гэдэг энэ том төсөл бидний амьдрал ахуйд хэрэг болоод явах юм. Тэгээ энэ түүхэн шийдвэрийг өнөөдөр гаргаж шít. Тэгээ ингээд гурван нугалцсан юм одоо боршуур. Тэгээ энийг зөвхөн бид нар л мэдэж байна. Энэ дотор суудсан. Магадгүй одоо энэ шууд нэвтрүүлэг, шууд дамжуултыг үзэж байгаа нэг хэсэг хүмүүс л мэдж байгаа. Тэгвэл нөгөө манай гэрээт албан хаагч нар хэсгийн ахлагч нар энэ мэдээлэл байгаа юу биднэрт? Яг энэ мэдээлэл байгаа юу? Бодит мэдээлэл байхгүй. Тэгвэл энийг маш сайн мэдэж аваад иргэдэд хүргэх ёстой. Энэ ажлыг бас зохион байгуулалт хийх ёстой байхгүй. Гихмчлэн ингээд биднэрт ингээд нэг юм төрийн байгууллага талаасаа энэ тогтолцооны хувьд юм өөрчлөх, шинжлэх маш олон одоо ажлуудын нэг хэсэг бол энэ хэсгийн ахлагч аа. За нийслэлийн төсөв дээр дүүргийн төсөв дээр нэг сая бол 25-нд бид нар нэг 25.1 тэрбум төгрөг тавьсан юм байна. Тэгээ одоо ингээд төсөв хилцэгдээд нэг сая 200 мянган төгрөгийн урамшуул болгоод нэмэхэд нэг 200 мянган төгрөг нэмэхэд 3.8 тэрбум төгрөг хөөрл нэмэгдэж байгаа юм байна. Энэ бол одоо тийм өндөр одоо бас бид нар 3.2 ихнээ төгрөг баталж байгаа нийслэлийн хувьд бол их тийм том ачаалал гэж бас харахгүй байна. Тэгэхээр ингээд хүнээ бодож байгаа бол одоо бид нар төрийн үйлчилгээгээ нэгэнт одоо энэ иргэдээр одоо энэ гэрээт ажилтнуудаараа хургуулъя гэж байгаа бол энэ бүтцийг өөрчлөөд тодорхой одоо эрх хэмжээг нь бүр тодорхой болгоод ингээд явбал энэ нэг наан гараад байгаа одоо ойлгомжгүй энэ асуудлууд нь бас шийдэгдээд явах болов гэсэн ийм одоо бас саналыг хэлж байна. Тэгээд дараачийн хурал юм уу одоо дараачийн одоо дээдчдний байгууллагуудад энэ
Танай хамаа газрынхнаас баярлалаа.